Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Ялах төлийн дуунаар цагийн амьсгал зөөлрч, настан буурлуудын эрүүлөр ачтын бэлэг зохирч, нар зөвийн эх орон миний сайхан Монголд нас буйны даллаг цагаан сар айлчиллаа. Согнож тавьсан айригнаас уран цаг үнэртээд, зөгнөж хэлсэн эрүүлөөс учрал баяр сонсогдоод, манлай сайхан бүхнэн зүрхэн дотрон соврглуулж, магнай тэнгэр сэтгэл тэнүүн сайхан шинэлцгээж байна уу. Эрхэм хүндэт үзэгчдээ, Монгол төмний оршихуун дархлаа болсон уламжилт өв соёлын маань гайхамшигыг цогцлоосон үндэсний их баяр бэлгийн улирлын сар шинийн баярыг тохиолдуулан хангул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс уламжил болгон зохион байгуулдаг баярын дугаараа та бүхэндээ өргөн төлөвлөхөд бэлэн боллоо. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр та бүхэндээ хүргэж буй энэхүү нэвтрүүлэг бол эх орныхон хөгжил дэвшилд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа манай бизнес эрхлэгчдийн зүгээс та бүхэндээ хүргэж байгаа баярын бэлэг мөн өөрснийхөө та бүхэн дэлгэн хүргэж буй бүтээгдэхүүн үйлчлэгээгэн тайлбарлан таниулах зорилгоор мөн өнгөрсөн жилийн тайлан болгон хүргэж байгаагаар онцлогтой юм аа. Манай өнөөдрийн дугаар нийслэлийн засаг даргын тамгын газар нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зохион байгуулж буй амар байна уу сар шинийн үсгэлэн худалдааны хоймроос та бүхэндээ хүргэж байгааг мөн уламжлан танилцуулахтан таатай байна. Өнөө жилийн амар байна уу 2026 үсгэлэн худалдааны хойморт манай хангул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид маань нийтдээ 62 иргэн аж ахуй нэгж өөрсдийн ур ухаан авиас бэлдгийг бүтээн уралсан идеунда үндэсний хувцас хэрэглэн дэлгэн оролцож байгааг мөн танилцуулах таатай байна. Ингээд та бидний баярын дугаарын хойморт морилон ирсэн эрхэм зочдон төлөөлөж манай баярын нэвтрүүлгийн салхийг хагадж хүндэглийн үг хэлэх эрхэм зочин хангул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга хадагтай эрэгзэд мад микрофон шинжүүлье. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн засаг даргын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг амар байна үзэсгэлэнгийн талбай дээрээс та бүхэнтэй уулзж байгаадаа баяртай байна. За энэ арга хэмжээнд маань 21 аймаг 9 дүүргийн 1000 гаруй үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ өргөн дэлгэж барьж байгаа. За манай хаавал дүүргээс сая хөтлөгчмаар хэлсэн 62 аж ахуй нэгж иргэн оролцсон байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэг маань хаавал дүүрд үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд мөн хаавал дүүрд үйлдвэрлэж бараа бүтээгдэхүүнээ дээжсийг та бүхэндээ танилцуулахаар бид хүн бэлдсэн байна. За тэгээ нэвтрүүлгээ тавтаа морилно. Бүтээгч хангул дүүргийн үйлдвэрлэгч нэвтрүүлгийнхээ эхэнд Монгол ёс заншлаараа аливаа баяр жаргал сайн сайхан бүхний эхэнд жаргал хорьяалан эгшиглэж байдаг морин хуурын өвдөсгөөгийн аялгауг эгшиглүүлж өгнө хэмээн хангул дүүргийн 60 дугаар сургуулийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан морин хуурч Эрдэнэ бэлгийг хүндэтгэн оръё. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн нэр бол бүтээгч хангул дүүргийн үйлдвэрлэгч гэсэн нэртэй. Өөрөөр хэлбэл хангул дүүргийнхээ төдийгүй Монгол орныхон хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж улсын төсвийг үрдүүлэхэд бас тодорхой хувь нэмрээ оруулан эх орныхон хөгжил дэвшилд үндэснийхэн өв соёлыг мандан бадрах үйлсэд тодорхой тодын тод хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчид маань оролцож байгаа юм аа.
За хан улдүргийн 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг үндэсний дээл урлаач Нүдэн гүн компани Нүдэн Арт Хаус брендийг үүсгэн байгуулагч Оригл манай нэвтрүүлгийн хойморт хүрэлцэн ирсэн байгаа. За 2018 оноос эхлэн үндэсний болон загварын дээл урлаж хөдөлгөөнд гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл үндэсний онцлогийг орчин үетэй хослуулсан өөрийн гэсэн онцлогтой ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үндэсний өв соёлдон хувь нэмрээ оруулж байгаа ийм брэнд юм аа. За сайн байна уу? Сар шиндээ сайхан шинэлцгээж гэнэ үү Монголоор түмэнэ. За Нүдэн гүн компани 2018 оноос хойш Нүдэн брэндээрээ үндэсний хувцас өдөр тутам зориулж материалын сайнаар мэргэжлийн эсгүүрчин, ойдлчин, мэргэжлийн загвар дээр одоо өнөөдөр хүртэл орлож ирж байна тий. За Нүдэн гүн компани Нүдэн Арт Хаус буюу одоо нэршлэр арт түмэндээ хувцас 18 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулаад одоо өнөөдөр хүртэл явж байна. Манай үндэсний брэнд маань бол одоо эрэгтэй эмэгтэй материалын сайнаар одоо мэргэжлийн баг хамт олноор уралдсаар өнөөдөр ирж байна. Гадаад дотоод олон улсын үзлэнд одоо Монголын өв соёлыг сурчлан таниулж бас амжилттай оролцож явж байгаа брэнд байна. За манай брэнд маань үндэсний хувцас өв соёлоо өдөр тутамд энгийн байдлаар тий хүний өдөр тутамд үнсэж болохоор хэрэгцээнд хангаж одоо бид нэр хувцас үйлдвэрлэж уралж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол Австрали, Япон, Солонгос гээд материалын дээр сайнаар л одоо арт түмэнд хийх хичээж ажилтдаг да манайх. Хөх хотын олон улсын экспо гэж одоо маш олон жил болдог энэ экспонд тасралтгүй оролцож байна. Мөн 24 онд одоо манайх Европын холбооны улсаар 2 ч удаа явлаа. Нью-Йоркийн дэлхийн худалдааны төв дээр болох бас Монголын Go Mongolia төсөлтөд бас манайх оролцож ирсэн. За тэгээд одоо ийм хөө амжилттай явж байна да манай. За баярлалаа та бүхэнд. За баярлалаа сайхан шинэлээрээ. За дараагийн зочин оролцогчийг танилцуулъя. Хан улдүргийн 2-р хороонд үйл ажиллагаагаа явуулдаг арьс ширэн эдэл үйлдвэрлэлийн Арагон тарьсан урлагийн студийн захирал хадагтай удвал хүрэлцэн ирсэн байгаа. Буян Томлынхаа ашиг шимийн нэг болсон арьсан эдлэлийг орчин үеийн урлаг болгон хөгжүүлж байгаа энэ хамт олонны нэг бол манай Арагонт арьсан урлагийн студи юм. За баярлалаа. Ингээд сар шинийн энэ сайхан өдрүүдэд энэ хаан уулынхаа бүтээгч хүмүүстэйгээ хамт энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаад баяртай байна. Манай Арагонт арьсан урлагийн студи маань 2018 онд нэгдээд тэгээд үйл ажиллагаагаа одоо хүртэл явуулж байгаа. Тэгээд арьс ширэн эдлэл үйлдвэрлэдэг зөндөө олон одоо нэг байгууллагуудаас манай онцлог ялгарх зүйл маань болохоор Монгол үхрийн ширээ арьсан дээр арьсан сэлбэрийн арга техникийг ашиглаад тэгээд нөгөө соёлын инновац шингээгээд бүтээгдэхүүнүүдэд хийдгэр манай урлан онцлогтой байгаа. Тэгээ энэ үзэсгэлэнд бид нар бас залуучуудад нөгөө арьс ширэн хэрэглэлийг нөгөө илүү хэрэглээнд ойрхон байхын тулд шин загвар болсон малгай тэгээд цүнх гутал дээлний бүс гээд бүтээгдэхүүнээ танилцуулж оролцож байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнд оролцож байгаа бас нөгөө маш их таатай зүйл маань дандаа юм бүтээж уралж байгаа энэ олон урлаач бүтээгч нартайгаа ингээд нэгэн дор цуглараад тэгээд хэрэглэгч нартай бүтээгдэхүүнүүдэд хүргэж байгаа сэтгэл маш өндөр байгаа. За баярлалаа. Ер нь бол нэг талаас нь харахад хувцас, нөгөө талаасаа бол урлал харагдаад байна шүү дээ. За жишээ нь бол одоо ингээд манай нөгөө хүннүгийн одоо болчноос олдсон нөгөө ганц цэвэрт домгийн амтан маань малгайн дээр одоо ингээд урлаг болоод шигтгцэн харагдаж байна. За тэгэхээр энэ бүтээлүүдийг одоо та хэд маань загвар дизайнаа яаж гаргадаг боловсруулдаг вэ? Одоо манай урлагийн гол үнцийг олсон яг арьсан урлаач, мэргэжлийн урлаачтай хамтарч ажилдаг. Тэгээ загвараа гаргаад, эскизээ гаргаад тэгээ яг энэ арьсан сэлбэрээ хийгээд тэрийг ингээ малгай болгоход, гутал болгоход хэлбэрээ яаж алдагдуулахгүй байх уу гэдэг дээрээ бас нэлээд судалж үзэж байгаа. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт гаргаад шин загварууд гардаг байгаа. За танаа бүтээгдэхүүнийг худалдаж авъя гэвэл хаагнаас худалдаж авч болохоор байна. Яг манайх нь урлан дэлгүүрээс бүтээгдэхүүнээ хүргэдэг. Тэгээ манай урлан бол хаан уул дүүргийн 2-р хороонд Апу хувьцаат компани Чан хойтол 75 дахь сургуулийн хойтолд байдаг. За баярлалаа. Улам их амжилтыг хүсье. Нэвтрүүлгийн маань хойморт хан уул дүүргийн 60 дугаар сургуулийн уран хэлхээ бүжгийн хамтлаг морилон саадсан байна.
За дараагийн хамт олонны төлөөллийг хүндэтгэн танилцуулъя. За Хангуул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг үндэсний хувцас үйлдвэрлэгч Хас толгой компани захирал хадагта инхмаа хүрэлцэн ирсэн байгаа. Баруун Монгол угсаатны бүлгийн хувцсыг за орчин үеийн загвар технологийн онцлогийг бас тусгаж давуу талыг шингээж уралдгаараа онцлогтой. За ийм хамт олон байна. Амар байна уу? Та бүхэн минь сар шиндээ сайхан шинэлгээр бэлтгэл ажиллаа базааж байгаа хаа. За манай бүтээгдэхүүний онцлог бол хамгийн гол нь бид нар өн эртний төвхтэй уламжлалт Монгол дээлээ өнөө цагтаа хэрэглээний хувцас үйлдвэрлэхтэй зорж тэмүүлж явж байгаа хамт олон. Тэгээ бидний хувьд олонгод угсаатны ялгамж хувцсыг голлон барьсан хөтлөгчийн маань хэлдэг энэ яснуудыг одоогоор судалж барьж байгаа. Мөн түүнээс гадна бид нар чинь маш олон угсаа гарвал түүх томогтой маш олон соёлыг нэг дор цуглуулж ясан том гүрний их нутаг гал голом тосон арт түмээ. Тийм учраас бид нар тэдгээр зууны үед тийм хувцас өмсөжсэн гэсэн давмгай загвар хэв маягийг барихаасаа илүү биднэрт байсан биднэрт хамаардаг үг түүхийг орчин цагт оруулж хэрэглүүлэх хамгийн гол нь хэрэглэх боломжтой хувцсыг үйлдвэрлэхэд орж байгаа. Жишээлбэл таны сая хэлсэнчлэн Баяд, Торгууд, Хотон гэдэг энэ угсаатангууд байна. Дээрээс нь Загчин байна, Дөрүүд байна. Энэ хүмүүс маань хувцсны соёл Монгол улсынхаа хүн амын эзлэх хувийн цөөхөн. Тэгээ ингээд цөөхөн байгаад ирэхээр тэр хүмүүсийн маань үйл урлах хүмүүс нь цөөхөн болно. Дээрээс нь нөгөө дийлэнх газрын ёс жаншлаар энгийн Монгол халах дээл ч юм уу өмсөх байдал нь илүүтэй нэмэгдэж байна. Гэтэл бид нар энэ хилийн доторгол зүйл байхгүй юу? Хилийн гаднах зүйлтэйг нийлэх юм бол монголчууд маань 3 саяулаа биш шүү дээ. 10 саяулаа болоо явчихна. Ингээ явангууд нөгөө халахын маань дийлнээсээ гадна нөгөө торгуудууд маань халимг. За дээрээс нь Шинжээ аваа гуртлаа очиход урайхаа байна. Гэх мэтчлэнгээр энэ яснууд маань Монгол дотроо цөөгч гэсэн бид нар их нутаг гол голомт нь учраас дотооддоо битгээл хилийн дээснийхаа гаднах монголчуудын өөрсдийнх нь үүх төг соёл иргэншлийг нь үзүүлэх хувцас хэрэглэл эдлийг буцаан сэргээн бий болгож таниулах ажлыг үүргүүлсэн хүмүүс шүү дээ гэдгийг утгаараа энийг үлдээд хийгээд явж байгаа. Манайх байгууллагадаа 4 жил болж байгаа. Тэгээд хэрэглээний Монгол хувцас буюу энэ хувцсанд орчин үеийн хэрэглэх боломжтой байх үднэс материалын онцлогийг их гаргадаг. Ялангуяа хөвөн даван материалыг бараг 80% нь барьж гин, хоньны ноос барьж гин, гих мэтлэнгээр байгалийн ширхтийг хэрэглэх. Дээрээс нь өдөр болгондоо бид нэр өмсөж хэрэглэж чадахгүй байгаа учраас Монгол хувцас маань нэг баяр ёслолын хувцас болоо үлдэчихгүй тул тэрийг хэрэглэж болох офисын дээлийг нь Монгол загвартай даван материалтайгаар хийгээд угаалгын машинд өмсөд хэрэглээд авах боломжийг нь хадгалж байна. Ингэхдээ нөгөө угсаатны ялгамжтай энгэр, зэв энгэрч байдаг юм уу? Үүх түүхтэй соёлыг оруулж ирэхээр ялгамж нь гарч ирж байгаамаа. Баярлалаа та бүхэнд. Их Монгол улсынхан язгуур галголомтыг сахин сууж, сахин бадрааж байгаа үүрэгтэй гэдгээ ухамсарлаж, Монголынхаа уламжлалт өв соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, уламжлан хөгжүүлэх их үйлсийн төлөө бас манлайлан зүтгэж аваа танай хамт олонд улам их амжилтыг хүсье. Баярлалаа. Хангуул дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг ноолуурын дээл үйлдвэрлэгч Херокин компани захирал хадагтай отхон цэцэг хүрэлцэн ирсэн байна. Монголчууд та бид нэгэн цагт тойтныг сүгтгэж толгойтныг бүхийлгэж дэлхийн талыг морин туурааран тамгалж явах цагтаа эзэн дээдсээс эгэл ард нь хүртэл ям бясалоос бусад үед бол ерөнхийдөө бие дамар харваж намнахад, холыг туулахад, морин дэл дээр өмсөхөд тааламжтай тийм л хувцсыг урлаж өмсөж явсан ийм хүмүүс. Өөрөөр хэлбэл эзэн ч бай, харцч бай бүгдээрээ ижил хэмжээний хувцас хэрэглэлийг асааж бадрааж явсан бас нэг ийм онцлог байдаг. Өөрөөр хэлбэл хаан гээд ям билүү эдэлдэггүй, харц гээд бас зэрэг дэв доогуур байдаггүй. Тийм сайхан эгэл мөртлөн эгэлгүй, энгүн мөртлөн бас хийц сурлал гайхамшигтай тийм хувцсыг урлаж явсан ийм л хүмүүс. Яг тэр мэдрэмжийг би энэ Hero-King компани уралсан дээлнээс мэдрээд сууж байгаа. Ягаад тэгэхээр хөтлөгч миний бие өмссөн энэ дээл бол Hero-King компани уралсан ийм хувцас байна. За үнэхээр эгэл мөртлөө гоёлдож өмсөж болохоор ажил алба альваа зүйлд өмсөж болохоор бие дэвтэйхэн, зөөлөн, дулаахан, ёстой нэг тэврээд авч байгаа юм шиг ийм мэдрэмжийг мэдрүүлдэг ийм сайхан дээл хувцсыг манай Hero-King компанийн маань уралж байгаа. Түрүүн хэлсэн онцлог нь бол ноолуурын бүтээгдэхүүнээр голлон бүтээгдэхүүнээ уралдаг ийм хамт олоо. Амар байна уу? Сар шиндээ сайхан шинэлэх гэж байна уу? Монголын ард түмэн минь ээ. За манай компани бол 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа.
одоо үндэсний болон Европ загварын хувцас бүх төрлийн хувцснуудыг үйлдвэрлэдэг ийм хамт олон байна. Манайх бол мэргэжлийн дизайнер, зохион бүтээгч, технологичд одоо баг болон хамтран ажилладаг ийм хамт олон байгаамаа. За манайх энэ жилийн гал морин жилийн сар шинийн баярт зориулан ноолууран болон хоньны ноосон даавын дийлнүүдээрээ энэхүү сайхан үзэсгэлэндээ оролцож байна. Энэ сайхан үзэсгэлэн бол одоо 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Нийслэлийн засаг даргын санаачлагаар зохион байгуулагддаг ийм үзэсгэлэн худалдаа байгаа. Энэ үзэсгэлэн худалдааг маань үйлдвэрлэл эрхлэгчид маань жилжингээ хүлээж маш одоо сайхан хамгийн шилдэг гэсэн бүтээгдэхүүнүүдэд өргөн барьдгаараа ийм онцлогтой үн төлбөргүй зохион байгуулагддаг. Ард түмэндээ ч сайхан бүтээлүүдийг хүргэдэг, үйлдвэрлэл эрхлэгчдээ ч бүх талаар дэмжиж маш зохион байгуулалтаагаар болдог ийм үзэсгэлэн худалдаа байгаамаа. Тэгээд та бүхэндээ бас талархал илэрхийлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Олон их амжилтыг өрөөе. За Монгол хүн болсноороо бахархах, Монгол өв соёлоороо омогших бидний үр хойчис хүүхэд багчуул маань энэ Монголынхон өв соёлыг илүү тод томрон дөт мэдрэх боломжийг Монгол түмний маань уламжилт баяр, бэлгийн улирлын цагаан сарын баяр бидэнд олгодог. Тийм учраас монголчуудын маань хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Үндэснийхэн өв соёл, хувцас зүйсгэл, эдээ ундаа тэргүүтнэн хамгийн ихээр бэлдэж, зэхэж, ач холбогдол өгдөг баяр бол цагаан сарын баяр. За тийм ч учраас өнөөдөр манай Монгол зон олон маань бүгдээрээ гоёл зүйсгэл юугаан бэлдэж, за бууз ванш, эдээ ундааныхан дээжийг хүртэл одоо зэхэж, эрвих дэрвих хэрэн цагаан сартаан бэлдэж байгаа. Энэ бүхэнд нь одоо маш том дөт тусыг үзүүлж байгаа хүмүүс бол манай үйлдвэрлэгчид жухамдан бидний хоймор эзлэн сууж байгаа эрхэм хүмүүс маань мөнөөс мөн. Одоо та бүхэндээ зориулж манай хан үйлдвэргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн урлан бүтээсэн үндэсний хувцсны загварыг өргөн төлөвлөх Хатун загварын агентлагийн загвар өмсөгчдийг тайзнаа өрье. Төвцгээс мэдчилж MCC-гээс Америкт нэр мэд биди хайгихгүй би амар байноги амтэл яг үндэ хэвэндэ зүтгэж бүгд л хэрэндэ хичээж байгаа нэг нэ дэмжээдэг хүссэн хүртэл дэмнээдэг амар байна уу амтэл сайн уу ажил төрөлгээ завгүй кино их дотгоос анаад хэцүү байна уу хол газар хүний нотод минь цоно яаж ядсан тэсэ амтэл сайхан бодно гэдэг дэлгэрэ зорилгоо бид үлдээд иргэдэрэ мэд бидэрэ амар байна уу Дараагийн үйлдвэрлэгчийн хүндэтгэн танилцуулъя. Хан үйлдвэргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг үндэсний малгай үйлдвэрлэгч, үндэсний малгай брендийг үүсгэн байгуулагч хадагтай Тунгалаг. За 2000 оноос эдгөө хүртэл үйл ажиллагаагаа явуулж үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тодруулан сурталчлах үйлд манлайлж яваа. Монгол үндэсний 8 төрлийн малгайны загварыг бүтээж патент авсан ийм загвар зохион бүтээгч, за Балжинэмийн Тунгалаг хатагтай бол 40 гаруй жилийн турш үндэсний хувцас гар урлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж, за тэр дундаа Монгол малгайны урлалын өв соёлыг хадгалан хамгаалах, хөгжүүлэх үйлс зүтгэж яваа. Ийм эрхмээ. Амар байна уу? Балжинэмийн Тунгалаг гэж юм байна. Тэгээд би гэр бүлийнхаа хүнтэй үйлдвэр үндэснийхаа малгайг уралдаг. Үндэсний малгай маань одоо онцлог байдал гэвэл ер нь манайх бол утсан шүлжмэлээр онцгой байдлаа тодруулж хийж байгаа. Тэгээд одоо энэ үзэсгэлэнд одоо 8 төрлийн малгайгаар оролцож байна. Ард түмэн одоо өв соёлоо дээдлэн үргэлж
одоо энэ сайхан Монгол хувцаараа гойж чимж байгаасаа цаашаа өвлүүлэн үлдээгээсэ гэсэн хүсэлтэй байдаг. За тэгээд сар шиндээ сайхан шинэлцгээгээрээ манай одоо энэ үзэсгэлэнд ирж одоо манай малгаагаар гойцоогоороо манай малгааг худалдан аваарай гэж хүсэж байна. За гарч байгаа гал морин жилдээ таны уралсан, таны ханийн одоо уруухан шингэсэн мандах төрийн малгааг тэргүүндээ асааж олон жаргалтай айлын өрхийн тэргүүнүүд сар шинийн залгалтныхын хойморт залрахвал тугай гэсэн эрүүл өргөё. Эрхэм үзэгчдээ хангуул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамт та бүхэндээ хүргэж байгаа 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хүргэж буй баярын дугаар маань үргэлжилж байна. Та бүхний маань баяр дээр баяр нэмж, жаргал дээртэн жаргал хуриалж, уран бүтээлийнхэн дээжийг толиулах зочин уран бүтээлч, Монгол улсын үндэсний урлагийн хит театрын Ахмад уран бүтээлч, Монгол улсын гавьяач жижигчин Баттаржийн сийлэг маг хүндэтгэлийн тайзан өрье. Ингээд хангуул дүүргийн маань жижиг дунд үйлдвэрийнхэн үнэхээр сайхан ороод ирсэн чинь ямар гоё юм бэ? Өнгө зүс үнэхээр гайхамшигтай сайхан харагдаж байна. Ингээд та бүхнийхээ ажил үйлс улам их амжилтыг хүсье. Та бүхэндээ энэ хороогийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Энэхэн хорвоо бүхлээрээ игэл хүний үлгий билээ. Игэл хүн хорвоод эзэн билээ. Хүн ганцхан эзэн болохоороо хүн хүндээ хайртай байдгаа. Хүчин дэлхийн гэрээ хурч гаршгүй оргоод билээ. Гаршгүй арилуудан хүний ухаан дайм билээ. Ганцхан арилан авахаараа хүн хүндээ хайртай байдгаа. Дараагийн зочин оролцогч хангуул дүүргийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Арьсан эдэл үйлдвэрлэгч Лунарис компаниг үүсгэн байгуулагч Сэрэн Даваа хойморт морилсан байгаа. За амар байна уу? Та бүхэндээ сар шинийн мэд дэвшүүлье. Манай одоо байгууллагын онцлог гэхээр зөөлөн торгон арьсаар хөнгөн тэгээ бие дэвтэйхэн байх орчин үеийн хийц загвараар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тэгээд энэ үзэсгэлэнд орсноороо би бас энэ монголчуудаар их бахархаад үндэсний их үзэлтэй Монгол үндэстэн гэдгээр их бахархдаг гэдгийг харж мэдсэн учраас одоо бидний ирээдүйн зорилго одоо үндэсний хэм маяг оруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нь бас зөв юм байна. Ямар ч нэг бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэх тийм зорилготой байгаа. Одоо картны гэр гэхэд жишээ нь ингээд бүр зөөлөн ийм торгон арьсаар хийдэг байхгүй юу. Тэгээ картны гэр чи өөрөө нөгөө хатуу болохоор тэрийг ингээ хийчихаар өөрөө тэр хатуулга нь яг картны гэр одоо төрөвч юу чинь бүгдөө тэгж яадаг. Тэгээд биднийг дэмжиж ажилдаг хаануул дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олондоо үргэлж биднийг дэмжиж байдагт баярлалаа. Хангуул дүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг үндэсний хувцас үйлдвэрлэгч Тош брендийг үүсгэн байгуулагч чадагтай Шүрээ. За 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн эрэгтэй эмэгтэй Монгол дээл цамц хүүхдийн дээл цамц зэргийг одоо уралдаг ийм урлаач байна. Сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу. За 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрийнхөө хоббиг дагаад энэ хувцас үйлдвэрлэлийн салбар руу орсон байгаа. Тэгээд энэ жилийн манай онцлог бүтээгдэхүүн гэвэл 0-12 сар хүртэлх хүүхдийн баривчийг
хүүхдийн биед тухтай үзүү хоолойг нухгүй байх зорилгоор цэвэр даваа материалаар доторлсон 0-12 сартай хүүхдийн баривчийг гаргасан байгаа. За энэ баривч нь болохоор бэлгийн сэт болгож гаргасан шин төрсөн хүүхдүүд, найз нөхдөд нь шин төрсөн хүүхд гарсан бол энэ хүү манай бэлгийн багцыг сонгож бэлгэлээрээ нандин ачтай нартаа манай бэлгийн багцыг сонгоорой гэж хүсмээр байна. Тэгээд мөн үндэсний хувцсны үндсэн хэв маягийг хит хэвдэхгүйгээр орчин үеийн хэв загварт оруулан үндэсний дээлүүдэд үйлдвэрлэж одоо хүнд өмсгөд маш тухтай байхаар хийж үйлдвэрлэдэг ийм брэнд байна манайх. За бүгдээрээ сар шиндээ сайхан шинэлээрээ. За тэгэхээр няра хүүхдүүдийн баривч уралдаг гэсэн одоо сая мэдээ болоод сайхан болоод сонирхон санагч байна л да. Тэгэхээр монголчууд ч одоо няра хүүхдийнхээ баривчийг одоо бас нөгөө дом шингээж бас уралдаг тал бай тийм ээ. Одоо овгийн тавсрангой буруу өнгөртөд дээлгээд шүлэг байдаг шүү дээ. Хав ойрын уран эгч нарын хандцуу сугны ухлаадас нийлүүлж буруу өнгөртөд дээд урлаа гэд. Жишээ нь буруу өнгөртөө баривч ч юм уу эсвэл одоо өөдс үүсгэлтэй нөгөө домын баривч энэ урлуулах тохиолдол байх уу? Буруу өнгөртөө зүүн тооны баримч урлсан байгаа. Тэгээд мөн одоо эрт дээр үеэс муу юмнаас одоо үр хүүхдээ ялах төрсөн хүүхдээ хамгаалах зорилгоор цахны ухаарыг шилэнд нь тогтоож өгдөг ийм уламжлалтай манай монголчууд. Энэ нь яаж байгаа юм бэ гэхээр одоо энэ хүүхдийг одоо муу юмнаас хамгаалж одоо хүний тоонд оруулахгүй байна гэж үзэж шилнийх нь хойно цахны ухаарыг нь тогтоож өгдөг байсан ийм уламжлалтай. Энийг нь бас манайх шингээж хийж өгсөн байгаа. За хангуул дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Эко хөнс үйлдвэрлэгч Тинц компани төлөөлөл хадагтай бормод микрофоныг шилжүүлж байна. За Тинц компани ногооны цэвэр шүүс, хар сармис, цагаанга, улаан чавга, хөрөн манжин, сонгины хандуудыг үйлдвэрлэдэг бөгөөд түүхээдээ сэлэнг таван хайрхан цэвэр хөрсний шим дундын хоршоодоос авч хангуул дүүргийн 17 дугаар хороо оргил аршаан совлын байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн гол нь энэ бүтээгдэхүүн маань энэ эх орны манд хөрсөн дургасан цэвэр ногоогоор хийгдсэн учраас хүний биед яг тэр органик шимээрээ очиж үйлчилдэг ашиг шимтэй ханд байгаамаа. Хүний биед үйлчилдэг тэр ашиг шимт чанараараа давуугаас гадна за энэ хамт олонны бас нэг онцлог тал байдаг юм байна. Энэ бол эко үйлдвэрлэл явуулдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл явуулаад ямар нэгэн хаягдл гардаггүй, байгаль орчинд хор хөнөөлтөө ямар нэгэн одоо зүйлийг үлдээдэггүй ийм одоо эко үйлдвэрлэл явуулдагаараа онцлогтой ногоон үйлдвэрлэгч шүү гэдгийг бас онцолж та бүхэндээ танилцуулъя. Баярлалаа. Олон их амжилтыг хүсье. За хангуул дүүргийн 19 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрлэгч Төгс уураг компани захирал Баяр Мөнхөд микрофоныг шилжүүлж байна. За Төгс уураг компани 2019 онд үүсэн байгуулагдаж 5 жилийн хугацаанд олон улс болон дотоодын мэргэжлэнүүдтэй хамтран 100% байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн гаргаж авахар туршин ажилласны үр дүнд 2024 онд Төгс био брендийг худалдаанд гаргасан. Олон хүний зүрх сэтгэл хүч хөдөлмөр шингэсэн шинэ үеийн тараг бол энэ компани бас нэрийн хуудас болж байгаа. За сайн байна уу? Сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Манай нэг Төгс уураг гэдэг энэ компани бүтээгдэхүүн байгаа. Тэгээд 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эхлээ судалгаа шинжилгээнийхээ бүтээлийг хийж аваад 2024 оноос яг анх худалдаанд гаргаж ирээд борлуулж байгаа бүтээгдэхүүн юм аа. Энэ манай энэ хатаасан тараг гэдэг чинь энэ маань бол хөлдөө чадах технологиор яг гаргаж авж байгаа. Тухайн бүтээгдэхүүнийхээ яг амт шимт чанарыг нь бол яг 97%-ийг нь хадгалж үдээд цэвэр хуурай хатаасан болгож гаргаж авч байгаа бүтээгдэхүүн аа. Тэгээд энэ маань болохоор авч явахд хүн яг амьд имээр баялаг ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Бусад хатаасан бүтээгдэхүүнээсээ юугаараа давуу чанартай вэ гэхлээрээ манайх хөлдөө чадах технологиор хатааж байгаа болохоор яг халуун тэсвэргүй тэр витамин болон эрс баялгууд нь бол яг энэ бүтээгдэхүүндээ шингэж үлддэг тийм онцлог давуу талтай ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд манайх бол одоо 2026 онд нэг Японы Food Expo-д явах гээд бас бэлтгэлээ ажиллаа хангаал явж байна. Одоо шин бүтээгдэхүүн олон төрлөө бас гаргаж явж байгаа бүтээгдэхүүн байгаа шүү. 1 грамда тэрбум 300 сая ашигтай бактеритай шүү. Амсаад үзээрэй. Монголчууд ч н одоо ингээд за таргийг хатаацсан бол шүүгээд хатаацсан бол арц юм уу ааруул гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ хатаасан тарг гэдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй
Энэ бол одоо таргиныхаа тэр шин чанарыг бүгдийг хадгалсан байна нэгд. За хоёрт энийг одоо магадгүй усанд найруулбал арай тарга болчих юм биш үү? Нэг манай усанд найруулаад дуудаг бас нэг ногоон бүтээгдэхүүн байгаа. Бас таргийн хөрөнгөөр ашиглаж бодог. 5-8 литр сүг таргыг бүрж болдог тийм бүтээгдэхүүн бас байгаа шүү тустай. За энэ бол одоо шинэ хөрөнгө болгож болох уу? Болно бол наадах чи ерөнхийдөө яг ан бактеритай болохоор хөрөнгөөр ашиглаж болно. Энэ гэхдээ нөгөө нэг юутай ягаа нэг дөрвөлжин болгоцоо манай яг тэр хөрөнгийн бүтээгдэхүүн арай өөр байгаа шүү. Яг цэвэр сарлагын сүгээр яг бүрсэн тарга яг хөлдөөж хатах технологиор Тэгэхээр Монгол малын сүүн бүтээгдэхүүнийг одоо технологи ашиглаад тий шинэ одоо бүтээл болгож гаргаж ирж байгаа, зах зээлд нийлүүлж байгаа. За ийм гайхамшигтай бүтээгдэхүүн байна. Баярлалаа. За та бүхэн маань бас амтлаарай. Монгол төмний төр төсны их баяр бэлгийн улирлын цагаан сарын баяр зориулсан бидний та бүхэндээ зориулж байгаа баярын дугаар үргэлжилж байна. Та бүхэн зориулж уран бүтээлийн толилуулах Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногдсон олон гайхамшигтай сайхан уран бүтээлийн эзэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Аминаг тайзнаа хүндэтгэмээрье. Үндэснийхээ үйлдвэрлэлийг, үндэснийхээ дархлааг бэхжүүлж энэ бүх гайхалтай үйл хэрэгт мөр зэрэгцсэн хамтдаа ингээ хоёргүй сэтгэлээр зүтгэж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа эрхэм жижиг дунд бизнес эрхлэгчид та бүхэндээ одоо ирж буй сайхан ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг, ашиг орлого ариунтай байхыг, бизнес нь эрүүл сарвал байхыг дээдлэн хүсье. Ингээд миний ээж хэмээх өөрийнхөө нэгэн сайхан дуртад эрхэм та бүхэндээ онцгойлон энд байгаа бүх сайхан ээжүүддээ зориулаад өргөн барья. Алтан дэлхийд үрийн бүэтэй хамт заяасан ангир ургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн Шэйгсэн аяа хорхон үрийн дунд сэтгэд баяссан Залууч явсан сайхан чи явсан миний ээжи зон отныхоо хайрыг татсан миний ээжи Одон дэлхийд Дараагийн оролцогч хангу үйлдвэрийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хоол амтлагч хүнсний үйлдвэрлэгч Иромик компани захирал Батбаяр Авич Реди нэрээр амтд тос саримстай халуун ногоог 2021 оны 6 сараас эхлэн үйлдвэрлэж эхэлсэн. За энэ бүтээгдэхүүн Монголын зах зээлд анхдагч бөгөөд хүмүүсийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж
танигдж байгаа юм аа. За Монголын ард түмэнд сар шинэ мэнд төвшүүлж байна. За манай компани Иромик компани 2021 оноос Монгол хүний амтлах мэдрэмжинд тохируулан Монгол хоолтойгоо төгс зохицохоор оюуны өмчөөр хамгаалагдсан ийм бүтээгдэхүүнийг импортыг орлохоор үйлдвэрлэл гаргаж байна. Манай бүтээгдэхүүний онцлог давуу тал нь гэвэл цэвэр чинжүү, самсны орц маш өндөртэй, 3 төрлийн тосны найрлагатай, гүнждийн үртэй ийм бүтээгдэхүүн байж байгаа. Монгол бүх төрлийн хоолтой төгс зохицож сайхан ам түнрийг оруулдаг ийм бүтээгдэхүүн байгаа. Манай үйлдвэр болохоор 2024 онд жидүүгэн зээл хамрагдан үйлдвэрийн шинэ байртаа болсон байж байгаа. 25 онд болохоор хүнсний 22 аж ахуй нэгж маань байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэгч болсон байж байгаа. Тэрний нэгд нь манай Иромик компани бас орсон байж байгаа. Бүтээгдэхүүний баталгаажилт болон хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр баталгаажилт болон компани менежментийн тогтолцоон дээр ESG буюу байгаль орчин нийгэм засаглалын ийм баталгаажилтыг хийлгэж авсан ийм байгууллага байна. Ингээд сар шинийхэн амар өнөө үзэсгэлэн худалдаанд манайх үйлдвэрийнхээ үнээр бүтээгдэхүүнээ нийт хэрэглэгч нартай өргөн барьж байна. Та бүхэн Монгол хоолтойгоо Монгол хоол амтлагчаа хэрглэж эх оронч худалдаа авалтыг хийцгээгээрэй. Та бүхэн сайхан шилээрэй. За Иромик компанийн хувьд бол мөн эко үйлдвэрлэл явуулдаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд үйлдвэрээс гарах байгаль орчныг бохирдуулах ямар нэгэн хаягдлагүй ногоон үйлдвэрлэгч гэдгээр бас онцлогтой. Боломж амжилтыг хүсье. Нэвтрүүлгийн маань хойморт чухамдан 9 эрдэн 5 тансгийг дэлгэсэн байгааг та бүхэн маань харж байна. За одоо та бүхэндээ бидний өмнөх ширээнээ бэлдсэн байгаа манай хан уул дүүргийн үйлдвэрлэгчдийн маань бүтээгдэхүүний дээжийг бас товчхон танилцуулъя. За энд комбуча эрүүл мэндийн ундааг дэлгэсэн байгаа. За мөн энзим компани гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүний дээжис, Sweet Treats Foods компани хатаасан ээзгий, Aquile компани тоогны тостоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн, за Монгол баргушин компани эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Ашид баялаг компани Ident шүдний сойц, за Аригун компани үнэртэн ла, Бүүвэ брендийн арьсан болон үслэг эдлэл, Аавын урлан компани эсхий ширмэл бүтээгдэхүүн, за мөн хатан төгөл компани чонын арьсан дах тэргүүтэй бүтээгдэхүүнүүдийг та бүхэн зориулан та бүхний мэлми сонрыг мядахаар бэлдсэн байгаа. Эрхэм мөндөд үзэгчдээ нийслэлийн хан уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хан уул дүүргийн бизнес эрхлэгчтэй хамтран та бүхэндээ хүргэж буй бүтээгч хан уул дүүргийн үйлдвэрлэгч цагаан сарын баярын дугаар маань энэ хүрээд жаргаж байна. Гарч буй гал морин жилдэн та бүхэн маань илгээрэн энх амгалан төрлөөрөн төвшин амгалан байж аз жаргалтай эрүүлэн элэг бүтэн элбэг хангалуун байхын үлзийтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Сайхан шилцгээгээрэй. Хүрээ!